За дараах бодлогыг бодъё. За А квахан 3 тэнцүү Б гүрчг нь 3 тэнцүү С-ээс хасдаг нь 3 тэнцүү Д дээр нэмэх нь 3 тэнцүү 3 И дээр нэмэх нь 3. Одоо энэ өгөгдсөн одоо илэрхийллүүд бол бүгд тэнцүү бол A, B, C, D, E гэсэн одоо тоонуудын аль нь их вэ гэдгийг бол тодорхойлох юм байна. За тэгэхээр хамгийн түрүүнд бол яг үгээр энэ илэрхийллүүд бүгд хоорондоо тэнцүү байгаа юм чи бүгдийн 9-тэй тэнцүү байсан гэдэг үзчих шууд болно. За ингээд бодчихвол эндээс бол А тэнцүү 27 гарна. За 3-ыг үржих нь Б тэнцүү 9 гэдгээс Б бол 3 болно гэсэн үг. За С-ээс хасдаг нь 3 тэнцүү 9 гэвэл С маань 12-тэй тэнцүү болно. За Д дээр нэмэх нь 3 тэнцүү 9 гэх юм бол эндээс Д тэнцүү 6 болно. За 3 И дээр нэмэх нь 3 тэнцүү 9 гэдгээс И бол яг үхээр 3-ыг хойш нь хасаад 9-өөс 3-ыг хасчвал 6, 6-г 3-т хуваачвал 2 болно гэсэн үг. За эндээс хамгийн их хариу нь бол А хариу байх нэ. За ингэж орлуулахгүйгээр бас шууд бас хэлж болох байсан. За энэ дотроос бол яг үхээр хамгийн их нь бол А бол илэрхий байсан. Ягаад гэвэл бусд нь бол дан үржүүлэх нэмэх гэсэн үйлдэлүүд дээр бол тэнцэжсэн бол харин А бол яг үхээр 3 дахин багасгаж ийж бусдтайгаа тэнцэжсэн гэдгээс бол шууд А бол хамгийн их гэд тодорхойлчих болно гэсэн.